Монголчууд эртнээс усыг чандман эрдэнэ хэмээн дээдлэн биширч шүтэж ирсэн ард түмэн. Харин сорин соёл иргэншил шилжсэн 100 жилийн дотор ёс уламжил лаач гэж байгаль экологийн тэнцвэрийг алдагдуулсан олон асуудалтай тулгарсны нэг нь Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал бөгөөд энэ нь зөвхөн Улаанбаатарчуудын төдийгүй дэлхийн усан сан байгалийн дороотолтой холбоотой глобал асуудал болж байгаа гэдгийг нухацтай авч үзэх шаардлагатай юм. Усан сан цэвэрлэх байгууламжийн товч түүхийг сөхвөл манай эртний өмнөх 7 дугаар зуунаас эхлэлтэй бөгөөд 1370 онд Парист бохирын үнэрийг агаарт дэгдээхгүй тулд битүүнжлэгдсэн 300 метрийн урт хоолойг барьж байсан байна. 16 дугаар зуунд 1-р Элизабетийн шийдвэрээр лагийг хоримтлуулах газар доорх танк байгуулж хоримтлагдсан лагаар сумны дайр, бордоо, тоосго үйлдвэрлэх шин технологиудыг нэвтрүүлж байжээ. Гэтэл 21-р зууны Монгол улсын нөхцөл байдлыг авч үзвэл зөвхөн нийслэлийнхний ахуйн бохирыг цэвэршүүлэх зорилттой 50 орчим жилийн насжилттай цэвэрлэх байгууламж нь үйлдвэрийн, барилгын, гүний усыг даацаа хэтрүүлэн авч химийн бодис цэвэрлэх болон лагийг боловсруулах техник технологийн улмаас их хэмжээний бохирдолтой усыг туул голдоо шууд нийлүүлэн үлдсэн лагаа 15 га газрын 44 картад илээр байрлуулж байгалийн жамаар аргахыг нь хүлээн агаар болоод хөрсөн бохирдуулсаар сууж байна. Иймд улсын хурлын байгаль орчин хүнс үдэ аж ахуйн байнгын хороо төв цэвэрлэх байгууламжийн асуудалд онцгой анхаарал хандуулж өнөөгийн байдал шийдлийг эергээр хурдан хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байна. За Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн асуудал бол Улаанбаатарчууд бүгдийн одоо сэтгэлийг эмзэглүүлсэн юм асуудал болоод байгаа. Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж хүчин чадлын хувьд төдийгүй технологийн хувьд одоо хоцрогдсон шийдэлтэй мөн одоо байгаль орчин хөрс агаарта маш их бохирдлыг үзүүлдэг ийм цэвэрлэх байгууламж болж хувирсан байна. Цэвэрлэх байгууламжийг одоо засаж сайжруулах дээр болоод төрөөсөж анхаардаг жилээр одоо олон тэрбум төгрөгийг төсвөлдөг байгаа. Тэрийг авч хэрэгжүүлдэг байгаа. Тэгээ бодит байдал дээр бид нар очиж шалгахад бол цэвэрлэх байгууламжид маань нийлүүлсэн тоног төхөөрөмж нь эвдэрхий хэрэгжилж болдоггүй. Тэр байтугай цэвэрлэх байгууламж нийлүүлсэн усны хоолойнуудад хүртэл одоо хагархаа дорхоноо ингээд электэлд ороод хагарчдаг. Ийм хоолойнуудыг нийлүүлсэн байгаа нь үнэхээр бидэнд одоо анхаарах болсон. Ялангуяа энэ тендерээр хийж байгаа ажлууд дээр энэ гүйцэтгэж байгаа байгууллагууд ингэж одоо инженерийн одоо байгууламжуудтай ингэж одоо хариуцлагагүй хандаж болохгүй илэрлийг эндээс харж болж байна л да. Энэ удаагийн нэвтрүүлгээрээ бид олон их сурвалжийн бодит мэдээлэл, тоо баримт дээр тулгуурлан үйл явцад шүүмжлэгчийн бос судлаачийн байр сууриас хандаж асуудалд анализ хийж үзлээ. Төв цэвэрлэх байгууламжид хамааралтай бүх талууд өөрийн үүргээ тодорхой хэмжээнд гүйцэтгэж байна. Гэхдээ хамтын ажиллагаа уялдаа холбоо байхгүй улмаас эвлэрээгүй Рубикийн шооны 6 тал шиг эмх замбраагүй байдалтай байгаа. Үүнийг хэрхэн зөв хурдан эвлүүлж бүх талуудыг нийлүүлэх вэ гэсэн асуултанд хариулахаар сурвалжлага бэлтгэснээ үзэгчдэд хүргэе. Шооны тал бүрийг бид эдгээр 6 сэдвт хуваан авч үзлээ. Техник технологийн хувьд ямар асуудлууд тулгарч байгааг одоо мэргэжилтнүүдээс тодруулъя. 2000 оноос эхлээд Улаанбаатар хотын одоо нийслэлээс гарч байгаа энэ бохир усны бохирдлын хэмжээ бол эрс нэмэгдсэн. Одоогоор ашиглаж байгаа байгууламжийн маань байгууламжийн маань барилга байгууламж нэлээд муутсан, хуучирсан. За зарим барилга дээр бол нийслэлийн мэргэжлийн хэлтийн газрын дүгнэлт гарсан тухайн барилгыг бол ашиглаж болохгүй гэсэн. За байгууламжийн бетон хийц бол жил ирэх тутам бол бүрэн маш ихээр муудаж байгаа. За энэ бол байгууламжийн технологийн процессын үйл ажиллагаанд бол бас нөлөөлөлтэй. Ахуйн бохир уснаас хэтөндөр бохирдолтой үйлдвэрийн бохир усыг ахуйн бохир устайгаа хамтд нь хүлээж авснаас үүдэлтэй технологийн одоо гажуудал бий болсон гэж үзэж болно. 170 мянган метр куб усыг хүлээж авах байгууламж маань өнөөдөр 200-аас 210 мянган метр куб ийм бохир усыг өдөрт хүлээж авч байна. Тэгэхээр усны хэмжээгээрэж ачааллаад авахгүй болсон бохирдлын цэвэршүүлэх хэмжээгээрэж ачааллаад авахгүй болсон. Яг ийм байдалтай учраас өнөөдөр туулгалыг бохирдуулж байгаа бас нэг их үүсвэр нь энэ Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж болж байна. Төв цэвэрлэх байгууламжид бохир нийлүүлдэг 2900 орчим бохирын хотгийн ихэнх нь ашиглалтын илэгдэл гэмтэлтэйгээс болоод
гүний болон хөрсний ус нэвчдэг. Нур хаюултай гэсэн мэрэгжлийн хяналтын газрын дүгнэлт бүхий 2 объекттай. Химийн бохирыг цэвэрлэх технологийн дамжлаггүй. Усны хэд ачааллаас үүдсэн техникийн горимын алдагдaltaй. Шинээр суйрлуулсан зарим тоног төхөөрөмжүүдийг стооцвол дийлийнх нь гар ажиллагаатай. Лага байгальд хайдаг зэрэг асуудал нь өнөөгийн цэвэрлэх байгууламж техник технологийн хувьд хэр хоцрогдолтой байгааг нь илтгэж байна. Энэ байдлаас үүдэн Чандаман эрдэнэ болсон усаа Улаанбаатарчууд бид хэр хайр гамгүй хэрэглэж бохирдуулж байгааг мэрэгжилтнүүдийн ярианаас сонссон. Бохирдуулагч үйлдвэр аж ахуйн нэгжүүд гээд маш олон газруудыг гаргаж байна. Бүх энэ үйлдвэр аж ахуйн газруудаас бохир уснаас дээж авч яг стандартын шаардлагыг хангасан усыг төлөвлөсөн систем нийлүүлж гэнэ гэдэг дээр бас хянас шалгалтыг хийж байгаа. Энэ дээр бол энэ ашиг ноос нь боловсруулах үйлдвэрүүд, хүнсний үйлдвэрүүд, за махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд, дээр нь одоо машин угаалгын газрууд гэх мэтлэн маш олон одоо улингийн цехүүд байна, үйлдвэрүүд байна. Энэ бол маш олон үйлдвэрүүд энэ шаардлага хангахгүй бохир усыг төлөвлөсөн систем нийлүүлж байгаа. За ер нь мод тарих, мод услах, дээрэс нь машин угаалгын ус гэдэг маань ер нь мембранаар шүүгдсэн тиймэрхүү хэмжээний усыг бол бас мод тарихад болдог. Дээрээс одоо энэ гарч байгаа усан дээр бол ямар ч тийм одоо мод услах ч юм уу, тийм үү, хүм мал уух ч юм уу ийм тохиолдол болохгүй. Бид нэр саарл усаа хэрэглэж чадахгүй байгаа шүү дээ өнөөдөр. Саарл усаа. Саарл ус гэдэг чинь одоо бидний баанаас гарч байгаа, угаалтураас гарч байгаа усыг тодорхой хэмжээ хөрөмтлүүлээд тэр баг зэргийн цэвэршилт хийгээд эргүүлээд нөгөө жорлонгийнхаа бочгийн юундаа хэрэгэлдэг тэр технологи бид нар хэрэгжиж чадахгүй байж юун дээр одоо бүхэлдэн цэвэрлээ гарч байгаа усыг эргүүлээд хэрэглэх тухай бол бас асар өндөр өртөгтэй технологи хэрэгтэй л дээ. Төв цэвэрлэх байгууламжид ирж байгаа Улаанбаатарчуудын ахуйн бохирдлаас гадна барилгын компаниудын барилгын суурьны ажлаас гарсан хөрсний усыг шууд цэвэрлэхийн системд нийлүүлдэг. 7 чиглэлийн 225 үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь өөрийн урьдчилсан цэвэрлэх байгууламж гэх улмаас их хэмжээний бохирдолтой ус нийлүүлэгдэж байна. Түүнчлэн бохирын шугам хоолойн эдэрлээс үүдэн хөрсний ус шугамд нэвчин ордог. Одоогийн төв цэвэрлэх байгууламжид саарл болон бусад их усүрийн усыг дахин ашиглах иж бүрэн механизм байхгүй зэрэгээс шалтгаалan байгалийн шавхагдах нөөц болох хүний аршаан усаа байж болох бүх төрлөөр нь бохирдуулаад гадаргын ус болгож тэжээгч гол руугаа бид сутгаж байна. Энэ байж болшгүй асуудал байгаль экологт их болсон тулголд маань ямар хор хөнөөлтэй байна вэ? Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж маань ганцхан байдаг, өөр одоо цэвэрлэгээ хийх одоо байгууламж байхгүй. За тэгээд энэ төв цэвэрлэх байгууламжид одоо хүлээж авч байгаа ус бас өндөр бохирдолтой ирж байгаа. Дээрээс нь цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний төвшин орчин үеийн шаардлагыг хангаж чадахгүй байгаа учраас маш их хэмжээний бохирдолтой ус одоо туулголд нийлүүлэгдснээр туулгол одоо бохирдох үндсэн шалтгаан болж өгч байгаамаа. Налах дүүргийн цэвэрлэх байгууламж ажилтгүй маш олон жил болсон. Тэр цэвэрлэх байгууламжийн бохир ус маань туулголд нийлдэг байсан. За одоогоос 1-2 жилийн өмнө Налах дүүргийн цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдснээр туулын бохирдол үндсэндээ арилсан шүү дээ. Тэр дээд хэсэгтээ. Хуучин бол бага бохирдолтой гэсэн англи налын орчмын дээр явдаг гэсэн бол цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдснээр цэврийн зэргийг англитай гэсэн англи хамаар явж байгаа. За сонгоны төр орчмоос доошоогоо Алтан булаг сумын Төв аймгийн Алтан булаг сумын гүүр хүртэлх зайд 60 км урсж байгаа. Энэ 60 км зайд хамгийн их гадрын усны цэврийн зэргийн англиар хамгийн нөгөө дээд цагт англид байдаг маш их бохирдолтой гэсэн англи байгаад байгаа. Манай төв цэвэрлэх байгууламж өөрөө хуучирсан. Одоо 2 дугаар цэвэрлэгээний төвшин маань 60% цэвэрлж байгаа. Тэгэхээр нэгсэндээ 40% бохирдлыг байгаль руу хийж яана л гэсэн. Энэ ийм асуудал байгаа учраас л энэ бохирдлын асуудал ч яригдаад байна. 2016 онд нийслэлийн мэрэгжлийн хяналтын газраас 55 аж ахуйн нэгжид шалгалт явуулгаад ноос ноолуурын үйлдвэрүүдийн хаягдл усанд химийн хэрэгцээтэй хүчилтөрөгчийн бохирдлын хэмжээ байх ёстой стандартаас 24.2 дахин их. Өлөнгийн үйлдвэрүүдийн сульфитийн хэмжээ стандартаас 57.5 дахин их гарсан байна. Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа биохимийн хэрэгцээ хүчилтөрөгчийн хэмжээ
39.8-аас 40 дахин илүү, химийн хэрэгцээ түчил төрөгчийн хэмжээ 7.6-аас 24.6 дахин илүү, жинлэгдэгч бодис буюу одоо бидний ярьдаг бол умбуур бодис бол 872-оос 976 дахин их хэмжээтэй бол стандарт норм заасан хэмжээнээс бол их үзүүлэлттэй бол гарсан. Энэ шинжилгээний дүнгуудээс ингээд аваад үзэхэд бол ер нь цэвэрлэгээний түвшин бол ерөнхийдөө 39.8-аас 45.6%-тайгаар бол дунджаар бол гарсан байна. Үйлдвэрийн гаралтай бохир ус нь хавдар үүсгэгчид 6 варианттай хром, хүнсэл, тарих мэдрэл, бөөр гэмтэх, хар туглаг, мөнгө ус, кадми. Мөн нөхөн үржихийн дархлааг бууруулагч мутагийн үйлчлэлд удаан задардаг органик нэгдлүүд, арьс талстыг гэмтэгч хүчил шүлтүүд ихээр агуулгдсан байдаг тул ийм аюултай хорт бодисуудаар бохирлогдсон усыг төв цэвэрлэх байгууламж хүлээн авч зөвхөн механик хогоёглууд зөөлөн эдийг нь шүүн тунгааж аваад бусад хорт химийн арилгатай усыг агаар хөрсөнд нэвчүүлэн байж хатан туул руугаан цутгаж байна. Ийм асуудал байгаад байхад бид зүгээр хараад суугаад байх. Өнгөрсөн хугацаанд гадаад дотоодын санхүүжилтээр нийтдээ 5 удаа тоног төхөөрөмжийн хэсэгчилсэн шинжилэл хийсэн байдаг. Хамгийн сүүлд гэхэд нийслэлийн засаг даргын тамгын газар, нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, улс сувгийн удирдах газрын захиалгаар Франц улсын Artelavel and Transport компани, Монголын талаас Prestige Engineering компани оролцсон төв цэвэрлэх байгууламжийг шинжилэн сайжруулах, шинээр барих техник эдийн засгийн үндэслэл зураг төслийг 4.8 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэн 2016 оны 3 дугаар сард хүлээлгэн өгсөн байдаг. Гэвч энэхүү ажил хүлээлгийн байдалд ороод байна. Учир нь энэхүү техник эдийн засгийн үндэслэлд шинээр барих цэвэрлэх байгууламж нь лагийн талбайг одоогийнхтай адил гадна талбайд шийдсэн. Лагийг бүрэн боловсруулж бордоо энерги болгох технологийн асуудал туслагдаагүй. Усыг цэвэршүүлэх, дахин ашиглах процесс нь учир дутагдaltaй. Монгол орны эрсдэс уур амьсгалыг бүрэн тооцоогүй. Байгальд ээлтэй экотехнологиг нэвтрүүлсэн тал дээр сул ажилласан зэрэг дутагдлууд илрээд байгаа юм. Энэ байгууламж маань цаашдаа энэ байдлаараа бол явах ямар ч боломжгүй болсон. Ямар ч боломж. Тэгэхээр өнөөдөр бид нарт юу хэрэгтэй вэ гэхээр зайлшгүй шин цэвэрлэх байгууламж, орчин үеийн техник технологийн шийдлийг бүрэн хангасан, байгаль дээлтэй ийм шин цэвэрлэх байгууламж зайлшгүй шаардлагатай болсон. Цэвэрлэх байгууламжаас гарч байгаа лагийн асуудлыг боловсруулах ижвэрэн орчин үеийн технологи бий болгох асуудал. 1 номер. Одоогийн нөхцөл байдлаар төв цэвэрлэх байгууламжид ирж байгаа бохир усан дэх химийн элементүүдийг сармагжуулах, лагийн үнэрийг арилгах, цэвэрлэгдээд гарч байгаа усыг дахин ашиглаж болох тал дээр судалгаа шинжилгээ хийж, үйлдвэрлэл дээр туршсан, үр дүнг нь баталсан шинэ технологиуд байна. Үүнийг хим технологийн хүрээлэнгийн технологийн инкубатор төвийн эрдэмтэн судлаачид хийж практикт нэвтрүүлээд байна. 2009 оноос өөрсдийн нутагшуулж үйлдвэрлэж байгаа биобил тэмлэг ашиглан олон туршид судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэсэн. За үүнд бол аялал жуулчлалын газруудын ахын бохир усыг цэвэршүүлэх, за төв цэвэрлэх байгууламж, харьгаа цэвэрлэх байгууламжуудын бол бохир ус, бохирдсон лагийг цэвэршүүлэх, хоргоожүүлэх, за цаашлаа хорсны бохирдлыг бууруулах гэх мэт судалгааны ажлуудыг хийж гүйцэтгээд, за дээжүүдийг бол дотоод хадгаатын бас мэргэжлийн лабораториуд шинжилүүлж, за энэ өндөр үр дүнтэй болох нь тогтоогдсон. За энд бол эхлээд бол ер нь харьгаа цэвэрлэх байгууламжийн тэр гадна талын их бохирдсон лагийн талбайн үнэрийг дарах, бохирдсон лагийг цэвэршүүлэх ажлыг бол хийсэн. За ингэхдээ мэдээж тэр харьгаа цэвэрлэх байгууламжийн ойр орчин үйл бохир лагийн бол үнэр бол арилсан. За бохирдсон лагийн бол хүн дортой металлуудын хэмжээс агаармжиж, за түүнд гол одоо үзүүлэлтүүд болох одоо гидсний бүлгийн саханцар, хортой одоо өвчин үүсгэж бактериуд, за умбуур бодисын хэмжээ гих мэт одоо үзүүлэлтүүд бол буурсан, зарим нь илрээгүй байж байгаа. Ахуйн болон үйлдвэрийн бохир усыг дахин ашиглах, эдийн засгийн ач холбогдолтой болгодог олон арван техник технологи дэлхийд хэрэглэгдэж байна. Зөвхөн манай улс үүнийг нэвтрүүлж чадахгүй байна уу гэвэл худлаа.
аялал жуулчлал, үйлдвэр үйлчилгээний газрууд авахын болон үйлдвэрийн гаралтай бохир усыг эко технологиор дахин цэвэршүүлж улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулсаар байна. Жишээлбэл Coca-Cola-гийн үйлдвэрлэлийн шат амжилгаас гарсан усаа дахин цэвэршүүлж нийслэлийнхээ зам талбай ногоон байгууламжуудыг услахад ашиглаж байна. Орон дулааны улиралд өөрийн цэвэршүүлсэн усаа хотын хөгжил соёл жилтэнд зориулж компани нийгмийн хариуцлагын хүрээнд хувь нэмрээ оруулж исэн бол өвлийн улиралд энэхүү цэвэршүүлсэн усаа хаана хэнд түгээх гэсэн асуудал тулгарч нийлүүлэлтийн хувьд хүндрэлтэй учирчээ. Сайн жишээ туршлага нэвтрүүлсэн ч гэлээ. Түүнийг нь дэмжиж туслаад явах чиглүүлэгч дутагдж байгааг үүнээс харж болох юм. Техник технологийн хувьд бохир усыг олон дамжилгат нарийн шүүлтүүрээр шүүж 98% хүртэл цэвэршүүлэн түүнийг үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хөргөлд орон байрны дулааны усны хэрэгцээ ногоон байгууламжийн усалгаанд хэрэглэж бохирлоос гарсан лагийг бүрэн усгэжүүлж хөдөө аж ахуйн бордоонд хэрэглэж буй сайн жишээг Дорногов аймагт байрлах Монт цемент үйлдвэр хэрэгжүүлж байна. Манай бохир ус цэвэрлэх байгууламж нь болохоор WSZ 10 маркийн цагт хамгийн ихдээ 10 м3 бохир ус цэвэршүүлэх хүчин чадалтай хоногт 200 м3-ыг цэвэршүүлнэ. Манай бохир ус цэвэрлэх байгууламж маань механик цэвэрлэгээ, биологи цэвэрлэгээ, гүн цэвэрлэгээ гэсэн 3 үндсэн хэрэгцээс ерөнхийдөө бүрдэж байгаа. Тэгээд биологи цэвэрлэгээ маань болохоор айрэ танк, итгэвч лагийн тусламжтайгаар бохир устдах органик бохирдлыг цэвэршүүлэх процесс маань явагдана. Биологи цэвэрлэгээнд ороод цэвэршигтээд гараад ирсэн ус маань гүн цэвэрлэгээний 4 ширхэг фильтрээр дамжиж халдваргүйжүүлэгч цаанд очиод халдваргүйжүүлэгдээд цементийн тоног төхөөрөмжийн хөргөлтийн ус болон WHR-ын хөргөлтийн усны системд ашиглагдахаар байгаа. Итгэвч лаг буюу тунсан илүүдэл лагаа гидр циклон фильтр бирээс гэсэн лаг усгүйжүүлэх хоёр төрлийн байгууламжаар усгүйжүүлээд гарсан лагийг бордоонд ашиглахаар Энэхүү цэвэрлэх байгууламж нь цэвэрлэгээнээс гарсан лагаа 99% хүртэл чийггүй болгож хөдөө аж ахуйн бордоонд хэрэглэж байгаа нь сайн туршлага болж байна. Эдгээр шийдэл боломж гарцууд нэлээдгүй байна. Үүнийг Улсын их хурлын байгаль орчин хүнсүүд аж ахуйн байнгын хороо анхааралдаа авч тус салбарын төр засгийн бодлого боловсруулагч, хэрэгжилтэнд хяналт тавих субъектууд, эрдэмтэн судлаачид, ихтэй сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, хувийн хөвшил, хөрөнгө оруулагчдын хамтаар хэлэлцүүлэг өрнүүлж, асуудлыг хурдан хугацаанд оновчтой, цогцоор нь шийдвэрлэхээр зорж ажиллаж байна. Ерөн сүүлийн үед энэ далимд ярахад Монгол улс даяараа энэ одоо ажил үйлчлэгээний гүйцэтгэлийг, тендерийн ажлуудыг их тийм манайхны ярьдгаар хуурамч их хариуцлагагүй хандах ийм ажлууд их болсноос их хийснээс бид нар явж ингээд нөлөөлөд бүр Улаанбаатар хотынхаа цэвэрлэх байгууламжийг хүртэл хариуцлагагүй засдаг, хариуцлагагүй тоног төхөөрөмж нийлүүлдэг. Тэрнээс болоод цэвэрлэх байгууламж маань тэртээ тэрнгүү хүнд байгаа ачааллууд улам нэмэгддэг. Тэнд байгаа хэдэн цөөхөн тонны болсон хүчин маш хүндрэлтэй нөхцөлд ажилладаг ийм байдалд орсон байна. Тэгээд бид нар ер нь сүүлийн үед энэ цэвэрлэх байгууламжийн талаар нэлээд судалгаа явуулж байгаа. Өмнөх жилүүдэд олсон хөрөнгө оруулалтаар юу хийгдсэн, цаашдаа Монгол улсынхаа цаг агаарын нөхцөл тохирсон байгаль орчиндөө ээлтэй механик болоод биологийн цэвэрлэгээний аргаар бид нар ямар байгууламж улс орондоо барьж байгуулж болох вэ? Энэ маань Улаанбаатар хотын өнөөгийн болоод ирээдүйн нөөц бололцоог бүрэн хангацдаг. Ирээдүйдээ энэ цэвэрлэх байгууламж маань ямар нэг асуудалгүй Монгол энэ Улаанбаатар хотын маань байгаль орчны нөхцөл зохицсон ийм цэвэрлэх байгууламж байгаастай гэж технологийн судалгаа явуулж байгаа. Энэ дээр төр засаг, аж ахуй нэгж, шинжлэх ухааны байгууллагуудтайгаа бид нар хамтран ажиллах юм саналтай байгаамаа. Нэвтрүүлгийн нэг бус хэсэгт оролцогчдын байр суурь, ойлголт, факт баримт төдийгүй судалгаа шинжилгээний дүн нь зөрүүтэй байгаа байдал ажиглагдсан нь бидний хамтын ажиллагааны уялдаа холбоо сул байгааг харуулж байна. Нөгөө талаар асуудлыг шийдвэрлэхээр цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулсан судалгаа, нотолгоотой бодит ажлууд хийгдсээр байгаач хэрэгжилтийн макро түвшний бодлого өгүүлэгдэж байгааг дурдхан зүйтэй. Ингээд нэвтрүүлгийн эхэнд тавьсан асуултандаа хариулъя. Рубкин шоу эвлүүлдэг зарчмыг авч үзэх юм бол эхлээд аль нэг талыг нь сонгон бүрэн эвлүүлээд дараа нь тодорхой алгоритмтай алхмуудыг хийж гүйцэтгэдэг. Яг энэ зарчмаар төв зөвлөх байгууламжийн тал бүрийн олон асуудлыг төр засгийн нэгдсэн удирдлаганд зангидж шийдэх цаг нэгэн тулжээ. Энэ ажилд
холбогдох яам, хамгаалын газрууд, аж ахуйн нэгжүүд, мэрэгжлийн байгууллагууд, эрдэмтэн судлаачдаас гадна Улаанбаатар хотын иргэн таны ч гэсэн оролцоо нэн чухал билээ. Улсынхаа нийслэлд эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд аз жаргалтай амьдарцгаая.